За баярлалаа. Нэр дэвшигч хандаж үг хэлхийн өмнө бас орчлон хэд үг хэлчихье. Монгол Ардын нам бол сонгуулийн үр дүнгээр засгийн газраа байгуулах гэж байна. Монгол Ардын намд Монголын ард түмэн дэндүү их итгэл өгсөө. 65 суудалтай болголоо. Үнэгүй олонх болгож ялд байгууллаа. Энэ бол өмнөх засгийн газар, сайхан бэлгийн засгийн газар ихэвчлэн мэргэжлийн бус сайттай байсан шүү дээ. Тэр битгий хэл хамгийн чухал салбар эрүүл мэндийн яамыг 7-8 сар сайдгүй явуулж ирсэн. Ийм учраас ажилтны нам засгалж чаддгүй байна гэдэг дээр одоо ард иргэд дүнгээ тавьсан. 160 мянган гишүүнтэй Монгол Ардын нам боловсон хүчний их нөөцтэй засаглыг сайхан байгуулах байхаа, Монголын төрийг сайхан тохируулах байх гэж Монголын ард түмэн итгэсэн. Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө хэрвээ бид ялвал мэргэжлийн засгийн газар байгуулна гэж тодоос тод бичсэн байсан. Ялангуяа сонгуулийн үед хүмүүс уулз толгоноор тэрийг ярьж энэ л хамгийн чухал гоё сонсогж байна гэж хэлж ирсэн. Яагаад гэвэл мэргэжлийн бос засгийн газар ажилласны горыг, гайг ард иргэд идэх хоол, эрүүл мэнд, амь насаар л төлдөг байхгүй юу? Тийм учраас манай намд, Монгол Ардын намд дэндүү их итгэл өгсөн. 15 саяын нэр өчигдөр орж ирэхэд би шоконд орсон. Үнэхээр ийм засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Яг хөө эндээс 4 нь бол бас түлгэлзлээ. Бас авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг. Тэгэхээр зарим нь зөрчлөө харилгалаа гэдээ эргээд болчих байх л да. За үнэхээр ийм мэргэжлийн бос засгийн газар байна гэдэг бол одоо цааштай бол маш их хор охиролтой. Энэ хор охирлыг ард иргэд өөрсдийн бүхий л зүйлээр Монгол улс төлнө. За би Монгол Ардын намыг дэндүү дотоод арчилгүй байгаад би харамсаж байна. Яагаад гэвэл энэ сайдуудыг томилоход гишүүд өчтөр мэдж байгаа шүү. Гишүүд оролцоогүй. 2-3 дарга нар л шийдсэн байх. Яг л коммунист нам шиг. Энийг бол ерөнхий сайдын бүрэн эрх гэж байгаа юм. Гэхдээ энэ ерөнхий сайдын бүрэн эрхтэй онцгой эрхтэй болгоход жирийн гишүүд, жирийн ард иргэдээс гадна энэ 65 гишүүд бий болгосон байхаа. Уг нь бол Монгол Ардын нам дээр жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин шигшж яагаад дор хоёр нь 2-оос доошгүй хүн өрсөлдүүлж яагаад мэргэжлийн сайдуудыг тавих байх гэж бодож ирсэн. Харамслан тэгж чадаагүй. Шууд орж ирсэн. Энэ ч бол бас 65 суудал авсан болохоор дарга нар бас дэндүү эрдэж бярдаж байх шиг байна. Гэхдээ хэдхий эрдэж бярдсан юм бас цааштай бол ямар байх бол доо гэж бас бодогдох юм. Ингээд одоо бас Мөнхбат гишүүн маань одоо юунд хэрэглэх газрын дараагаар одоо тавигдах гэж байна. Залуу хүн одоо хэрэглэх газрын дарга гэдэг бол сайдуудын сайдаа. Үндсэндээ энэ засгийн газрын гал тогооны ажлыг хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах, улс орныхоо нарийн чимглүүлч гэсэн эрх ашигыг хангаж алдаагүй ажиллахыг танаас хүсье. Танд амжилт хүсье. Баярлалаа.